За өглөөний зочин студид ирсэн энэ 7 хоног Монголын радиогийн өглөөний хөтөлбөр шүдний эрүүл мэндийн талаар сонсогчдтойгоо ярилцаж мэдээлэл зөвлөгөөнүүдээ өгч байгаа. За өнөөдрийн зочин бол шүдний эмч Бадам цэцэг ирсэн байна. Өглөөний мэнд төргий сайхан амарсан уу? За бүгдээр нь өглөөний мэнд төргий сайхан амарлаа. Үнэхээр гоё өглөө нь. Бас дулаарч ах шиг үнэ. Чихтэй ойрын өдрүүдэд цас орсон. Тэгээ одоо нь өнөөдрөөс эхлээд дулаарч байгаа болохоор сэтгэл хүртэл сайхан байна. Тэгээ ярьж байгаа сэдв бас эрүүл мэндтэй холбоотой. Шүд гэдэг хүнд хамгийн ойр байдаг сэдв болохоор бид бас энэ 7 хоногт их сайхан өнгөрүүлж байгаа. За сонсогчдоо ярилцлага дөнгөж эхэлж хахад утасныхаа дугаарыг дахиад хэлье. 11 30 50 22 дугаар та залгаж шүдний эмчээс мэдээлэл зөвлөгөө авч болно. Өглөө сэдвэр ярьж хахад бит хоёроос асуулт асуугаадсан. Бит хоёр шүдний эмч биш болохоор их тодорхой хариулт хэлж чадаагүй. За ер нь бол хүмүүс яг шүдээ жилдээ ч юм уу за хаана очиж үйлчлүүлгээ авах уу одоо ямар шүдний одоо асуудлуудыг хэрхэн яаж одоо засварлаж шийддэм бэ? Том хүн байвал яах вэ? Хүүхэд байвал яах вэ? Тэр дундаа бага насны хүүхдүүдийн шүдийг хэрхэн яаж багаас нь ахуулаад зөв одоо хэв маягт оруулах вэ гэдэг асуудлуудыг маш их хэрэгжүүлжсэн. Тэгэхээр бага насны хүүхдээс хэдүүлээ эхэлж ярьсан зүг баг гэж бодож байна. За тий. Яг шүдний боловсрал гэдэг зүйл бол яг Монгол улсын хэмжээнд бол маш их орхигдсон зүйл. Нөгөө шүд ирүүл бол би ирүүл гэдэг үгийг одоохондоо хүмүүс маань арай ойлгож амжихгүй яваад байгаа. Яа тэгэхээр шүд гэдэг зүйл маань одоо нөгөө мэдрэл болон капилляр судасцруудаар бүгдээрээ ингээд бие эрхтэн системтэй холбоотой байдаг. Шүдний өвчлөл хэр байна түүнийгээ дагаа дотоод бие эрхтэн бас өвчлөлтэй байдгийг ердөөсөө хүмүүс маань ойлгохгүй. Шүд гэдэг зүйл маань өвдөх юм бол ломбдуулцдаг, бүр өвдөд болохгүй хам бол ахуулцдаг гэдэг нэг ийм одоо нөгөө буруу ойлголттой байгаад байдаг. Би 2000 за бараг 15 оноос хойш оюутан байхаас ахуулаад цэцэрлэгийн насны хүүхдүүдээр явж нөгөө багш нартайгаа юм үзлэг хийгээд онцлогоо хийгээд ингээд явдаг гэсэн. Тэрнээс хойш ингээд цуглуулсан материалаа 21 онд ингээд нэгтгээд одоо нэг тодорхой хэмжээний судалгаа гаргаж үзсэн л дээ. Ингээд бол хүүхдийн шүдний өвчлөл 96.6% тархалттай байсан. Маш өндөр тоо. Тийм би өөрөө ч гайхчихсан. Яа тэгэхээр чи одоо ингээд нэг 10 хүүхэд дундаас эрүүл хүүхэд байхгүй нэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол бүр бидний хойч ирээдүй гэдэг зүйл маань юм дандаа өвчлөлттэй хүмүүс болоод байна. Бидний ирээдүй боловсралдаа анхаарах биш эрүүл мэндэд анхаарч эмнэлэгт очрлохоор болоод байна гэдгийг энэчнээс харуулдаг байна. Тэгэхээр миний хувьд аль болох олон хүнд одоо яг энэ шүдний эрүүл мэндийн боловсролын талаар ингээ зөвлөгөө өгөх сургалт явуулахыг бол хүсдэг. Тэгээд миний байгуулсан сан маань ч гэсэн ерөнхийдөө яг нөгөө Education Foundation гэж явдаг. Боловсрол олгох үндэсний сан гэж явдаг. Тэгэхээр бол энэ даваа ингээл ажиллаад явж байна. За нэг зүйлийг тодорхойлж байгаа шүү дээ. Ер нь бол одоо юу гэдэг нийслэл Улаанбаатар хотын төв суурин иргэншилтэй хотын ч юм уу аймгийн ч юм уу хүүхдүүдийн шүдний өвчлөлийн асуудал биш. Хаа бага баян үйлгээд байгаа баян үйлгийн ч юм айлын суманд байгаа хүүхдүүд хүртэл ингээд шүдний асуудал байна гэж байгаа байхгүй. Бидний төсөөлөл бол юу гэдэг өдөө байгаа хүүхд бол ингээд эрүүл баймаар юм шиг мөрдөөс тэр тийм биш болчиход байгаа юм шиг харагдав гэдэг. Энэ бол зүгээр идж байгаа хоол хүнс. Идж байгаа хоол хүнс. Яагаад бидний эмээ өвгөнөр одоо 70 80 гарчаад бүтэн шүттэй эрүүл шүттэй байгаад байгаа. Тэнгүүд яагаад бидний хүүхдүүд шив шин шүд ургачаад 2хон 3хон наснда шүдэн авах юмгүй болоод цаараад байгаа. Эднэр ердөөсөө идэж ууж байгаатай хамааралтай. Бидний эмээ өвөө бол яг одоо манай хүүхдүүдийн иддэг шиг юм нухшилсан, миксерцсэн юм хизээж идэж байгаагүй. Ааруулаа иддэг, ээзгийгээ иддэг. Энэ ааруул ээзгий гэдэг зүйл маань яг одоо нэг дотор нь бодис агуулгадж байгаа болоод шүдийг эрүүл байлгаад байгаа биш. Зүгээр бутардаг хатуу зүйл учраас нэгдүгээр шүдийг бат бөх байлгаад байна. Хоёрдугаар шүдний гадаргууд наалтсан зүйлийг цэвэрлээд байдаг гэсэн. Тэнгүүд одоо бид нэр хүүхдтэй бүхмийн бяцлаад нухаад ингээд өгөхлөөр нөгөө нэг эрүүн нүүрний одоо дасгал гэж юм байха болоод гажиг үсээд байна. За дээрэс нь нөгөө нэг бүх юмыг бутлаад тахлаар нөгөө нэг шүдний гадаргууд наалтах өнгөрийн хэмжээ ихсээ цаорл үсээд байна гэсэн. Хүүхдүүдийн одоо эцэг эхчүүд харьцангуй гайгүй болж байгаа л да. Гэхдээ л нөх хүүхдийн сүүн шүдийг нэг хайхтар имжлүүлээд хэрэггүй. Энэ ингээл бажгаал унчих юм чинь. Ясан шүд нь байнгын шүд нь ургаад ирэхээр л нэг сайхан арчлаа да. Эмчд үзүүлээд гэдэг ингээд хүүр орхицсан хүмүүс байгаад байдаг шүү. Хүүхдийн сүүн шүдийг яагаад үзүүлж имжлүүлж эрүүл байлгах ёстой вэ? За яг цахиур шүд гэж байдаг тийм хамгийн ихэнд ургадаг эрүүнээс ургадаг шүд байдаг. За энэ цахиур шүд буйлаад цаалаад гарч ирсэн цагаас ахуулаад одоо шүдний одоо шүд сууж байгаа эрүү болон хоншоорын ясан дотор байнгын шүдний их усрууд уутан цэрийн дотор үүсч эхэлдэг. За ерөнхийдөө яг хүмүүст харуулхаар нөө аимшигын киноны зураг шиг байна гэдэг байхгүй юу? Тийм үгүй харагддаг. Тэгэхээр яг энэ одоо нөгөө нэг сүүн шүд хэр цооролтой байна.
тодорхой хэмжээгээр доошоогоо нөгөө нэг ясрууга буюу нөгөө нэг байнгын шүднийхээ их усүрийг гимтээж идэг байхгүй. Тэгэхээр гимтээснээр юу болох вэ гэхээр ирээдүйд нөгөө байнгын шүд ургаж гарч ирэхдээ гажиг үүснэ. Энэ тэрүүгээр багтаж ургаж гарч ирэхгүй болно. За дээрэс нь нөгөө зажлах үйл хийхгүй байгаа учраас шүд сууж байгаа ном маань тэлэхгүй болохоор одоо яагаад бүх хүүхдүүд гажиг хацлын апро зүгөөд байгаа. Тэрнтэй холбоотой гэсэн. Тэгэхээр сүүн шүдийн хэрсэн арчлан төдий чинээ байнгын шүдний ургалтанд гоё байна. Гоё шүдтэй болно гэсэн. Тэгэхгүй яг ер нь дийлэн хэцэгчүүд гэдэг байхгүй. Бараг угаадагчгүй сүүн шүдийг унтчих юм чинь. Тэгэж бодоод. Тэнгүүтээ би одоо 70 дахь жилдээ эмч хийж байна л да. Тэгээ яг 2 жилийн өмнө би бүр ингээд өөрөө шоконд орсон асууд. Би юу гэж хариулахаа мэдээгүй. 5 настай хүүхдээ охиноо даавуулж ирээд одоо би шүдийн хизээнээ суугааж эхлэх үү гэж надаас нэг ээж асуужсэн. Энэ бүр бодтой кейс. Би бүр үнэхээр юу хэлгээж мэдээгүй. Тэгэхээр бол яг энэ нэг хүн ингэж асууж байгаа ч гэсэн тэр хүний ард өчнөө мянган хүн байгаа гэсэн үг тийм. За өнөөдрийн зочин сонсогчдоо шүдний эмч Бадам Цэцэг оролцож байгаа 11:30-та 22 дугаар залгаж асуултаа асууж болно. Би жоохон тодруулмаар санагдаад болдгүй. За шүдний эмч Бадам Цэцэг гэхээр мисс жүжигчин Бадам Цэцэг манай радиог дүрстэй үзэж байгаагаас гадна зөвхөн радиогоороо сонсож байгаа маш олон сонсогчид байгаа. За харж байгаа хүмүүс бол яг хараад ойлгочихж байгаа. Тэгэхээр чихэн дээрээ байгаа хүмүүс нэг жоохон дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд сая одоо шүдний эмч Баццэг энэ 3 дугаар сарын 8-ны өдөр хөдөлмөрийн Бадам Цэцэг тий хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдсан. Тэг өөрийнхөө төрсөн өдрөөр хүүхдүүдийн шүдийг бас үнэгүй эмчилж өгдөг гэдэг ийм үйл ажиллагаануудыг өөрөө болоод сангийнхаа одоо шугамар зохион байгуулдаг. За гурлаа дуудлага авъя. Та хөвчээж үзье. Байна. Бадам Цэцэг эмчтэй сайхан нэрээр хамтаа холбогдуулах өгч болох уу? Та нэвтрүүлгийн дараа эргээд бидэнтэй холбогдуулах. Тэгвэл бас нэг юм байна. За. Тэгээд 80 гэдтэй хүн нөгөө солонгост өөр маягаар очиж энэ шинжилүүлэх юм аа. Тэгээд миний шүдийг гайхаад зураг авсан мөнгө өгч зураг авчих. Тэгээд танд одоо мөнгө өгөөгээд. Тэр яагаад тэгж байгаа юм бэ? За нэг зүгээр тэгэхээр 2 дугаар сая бага наснаас энэ хатуун газар энэ халуун байранд хонохоор маш шид мэдэг сонирн болоод тэгээд хээр гараад сайхан төрөн байранд орчихлоо зүгээр очив. Тэгээд одоо нэг хүүхдүүд ер нь дээрээс чихэр хамаагүй идүүлгүй байж. За жишээ нь одоо өвчнөө бүдэх тэрээр нь одоо ингээд ажиллаж иддэг. Ээдрээ бол баян одоо хөдөлгөж байгаа байх. Тэгээд хатуунаас болж яаж нэг судлаа хийдэг. Яагаад миний тэр шидний зураг мөнгө авсан юм одоо солонгосоо санагдаж байна. За магадгүй саяны өмнө 80 хэдтэй гэх шиг боллоо тийм. Тэгэхээр мэдээж яг бидний эмээ өвөөнөр бүр одоо нэг маш сайн шүдтэй байдаг байхгүй яс сайтай байдаг. Тэгэхээр солонгосчууд бас гайхсан баг. Солонгосчууд маань өөрсдөө идж байгаа хоол хүнс болон арчилгааны хувьд сайн байдаг ч гэсэн яг ясны бүтцээр Монгол хүнийхээс шал өөрөдөг. Тэгэхээр бол тэр нь бас сонирхолтой санагдаад мөнгө төлж авсан юм болоо. Юун дээр одоо нэг халуун орчинд байхлаар юу яагаад ингэ буйлн ингээд хавдаад ингээд өвдөд байна гэж шүү дээ. Энэ яг хуу яг нөгөө цусны даралттай холбоотой. Халуун орчинд нөгөө хөөрөлт өгөхлөөр нөгөө буйл руу ингэж айгу хавддаг. Буйл хавдахлаар яг шүд өвдөж байгаа юм шиг өвддөг. Тийм ялангуяа яг ийм настай хүмүүс дээр энэ таарлдаг. Тэгээд мөн жоохон жин ихтэй хүмүүс дээр ч юм уу. Тэгэхээр энэ яаж юм гэхлээр нөгөө сэрүүн газар байсараа сурцсан хитрхи халуун газар орохлоор нөгөө цус нь хөөрөөд буйл руу ингээд өвдөлдөг тийм. За бид нэр сая түрүүн бол бас сангийнхаа тухайд авч мэдээлэл хүргэсэн. Тэгээд хамгийн сүүлд хаана очиж ажиллав тэр дундаа одоо бидэнтэй холбогдож байгаа сонсогчид бол яг энэ аймаг орон нутгуудад хөдөө сумдуудад ирж үйлчлэх шүдний эмнэлэг одоо эмч мэрэгжилтнүүд хэр байдсан болоо тэрийг нэг судлаад өгөөж асуугаад өгөөж тодруулаад өгөөж гэсэн маш олон хүмүүс бол асуудаг байхгүй. Тэгэхээр сангийнхаа тухай яг цаашдаа ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. За сүүл ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэх гэдгээс бас бидэнтэй харилцаад очив. За манай сан болохоор товчлсон нэр нь NDH Foundation аа. За яг том нэр нь болохоор бүтэн нэр нь National Dental Health and Education Foundation гэж байгаа. Үндэсний гэдэг нэртэй ч гэсэн энэ нэрэндээ жоохон айгаал гэдэг. Гэхдээ яг тэр хэмжээний юм хийхийг хүсдэг. Одоо манай сан байгуулагдаад ерөнхийдөө жилч болоог байна. 21 оны 8 сард байгуулагдсан. Ингээд байгуулагдсан цагаас хойш бид нэр 6 дахь ажлыг амжилттай зохион байгуулад дууссан байна. Хамгийн сүүлд гэх юм бол Булган аймгийн Баян нуур суманд очсон. За энэ чинь болохоор ерөнхийдөө бол ингээд хөдөөгөр явж байхад яг суурин шүдний эмнэлгүүд байхгүй. Тэгээд
шүдний имлэг явахын тулд доор хаяж 100-аас 200 км явж иж очдог. Тэгэхээр бол энэ бүр аюу толгомцсон асуудал. За тэгэнгүүт очиход их хүндрэлтэй учраас эцэгчүүд тэгэл шүдийг хайчдаг. Тэгэхээр бас аюу харамсалтай асуудал. Би сангаа байгуулсан цагаас ахуулаад одоо Facebook дээр ч Instagram дээр ч бүх хүмүүс одоо ингээд ийм ажил хийж гин манай баг ингэж гин гэж бүх мэдээлэл хүргэдэг гэсэн. Энийг бас зарим хүмүүс жоохон буруугаар ойлгодог юм шиг одоо нөгөө хит ингээд тэ өөрийгөө дөвлгөөд ийн гэдэг чинь миний хувьд болохоор яагаад ингэж юм гэхээр Бадам цэцэг гэдэг Монгол улсын иргэн шүдний хэмжээр төгссөн шүдний хэмж хийдэг энэ иргэн ийм зүйл баг хамт олон бүрдүүлээд ийм зүйл хийж болж ин чадж ин тэгвэл та яагаад чадахгүй гэж би ганцаархнаа ингээд Монголын одоо хөдөөгөөр яваад ингээд ганцаархнаа бүх хүүхдүүдийн шүдийг ирүүлжүүлнэ гэх юм бол чадахгүй. Тэгэхээр би чадж байгаа юм чинь та нар ч гэсэн чадна гэдэг юм уриалгыг бас хүргэхийг хүсдэг учраас айгүйх ингээд цацдаг. Тэгэхээр ганцаараа явснаас олуулаа явах юм бол Монголын ирээдүйг бид нэр эрүүл болгож чадна гэдэг үндснээс явдаг гэсэн. За тэгээ Баяннуур сум дээр очиход бол 241 хүүхдийг эмчилгээ үйлчилгээ хийсэн байгаа. Тэгээд 14 хүний багтай бүрэлдэхүүнтэй яваад ийм үйлчилгээ хийчихэд ирсэн. Одоо бусад шүдний хувийн эмнэлгүүд ч гэсэн яг ингээд юу гэдэг те танаа хамт олон шиг өдөр нутгуудын хүмүүстээс хурж ажиллая нэг ч гэсэн хүүхдийн эрүүл ахуй дээр тэр дундаа шүдэнд нь анхаарах гэсэн хүсэлтэй хүмүүсийг олон гарч ирж байгаа байх гэж би бол одоо нөлөөллийг бас ингээд босцтой салбаруудаа түгээж өгч байгаа. Яг одоо тийм та дэс ч юм ингээд санаачлага аваад багт нь орой хамтарч явж цуг явж гэсэн хүмүүс ирэх байд юм. Ер нь бол байна. Гэтэ одоохондоо нөгөө манай санчин бол нэг айхтар том биш. Тэгээд хөрх юм манай сангийн эмчнэр маань ингээд өөрсдөө цалингаасаа гэд мөнгө тусдаа гаргаад за цалин бухалж шүү хэдүүлээ явах уу гэдэг юм уу те. Тэгээд явдаг. Одоо энэ тэндээ санхүүжилт аваагүй. Тэгэхээр бол жоохон олон хүнтэй баг явахыг хүсдэг ч гэсэн одоохондоо чадахгүй л байна тийм. Гэхдээ яг ирээдүйд бол мэдээж болно. Миний бас нэг гол одоо сангийн зорилго гэхлээр ердөөсөө улс төртэй холбохыг хүсдэггүй. Ямарваа нэгэн одоо намын харьяалд орох, ямарваа нэгэн гишүүний нэр дор явахыг бол хүсдэггүй. Яг би даасан за дээрэс нь очиж байгаа газартаа ямар нэгэн хүндрэл учруулахгүй үзлэгийн мөнгө төгрөг гэж авдаггүй юм болохоор яг энүүгээрээ цаашдаа явна гэж боддог. Хүн болгоно л одоо хөдөө орон нутагт ялангуяа шүдний эмчгүй баг сумдууд байдаг штэ. Энэ хүмүүс одоо манай сумд ирээсэй л гэж бодож байгаа байх та. Тийм. Сумдуудаас бол маш их хүсэлт ирдэг. Тэгээд тэр болгон очиж чадахгүй байгаадаа бас хүлчил өчий. Яагаад очиж чадахгүй юм гэхээр бид нар нөгөө одоо хүмүүнлэгийн ажил гэхлээрээ нэг очиол нэг 2 өдөр ингээл юм хийгээд нөгөөтг нь эргээгээд одоо нөгөө шүднүүд нь өвдсөн ч юм уу, ирүүлсэн ч юм уу мэддэхгүй эргэж ямарч холбоогүй болчдөг. Тэгэхээр бид нэр цөөхөн сум сонгож аваад тухайн сумаа бүрэн ирүүлжүүлэх зорилготой эргэх холбоотой санаа тавиад явах нь тийм. Ерөнхийдөө бол нэг одоохондоо бол нэг жилд нэг удаа очдөг бай гэж бодож байгаа. Тэгээд бүр баг хамт олон маань одоо ариун өргөжөөд те их болоод ирэхлээр яг надгүйгээр үйл ажиллагаа явуулж чаддаг болоод ирэхлээр бол ингээд бүр тараад олон сумд руу зэрэг явдаг юм бол хэлдэг баталтай. За шүдний эмч Бадам цэцэг мэдээлэл зөвлөгөө өгч байгаа 30/52 дараагийн дуудлагаа авъя. Сонсогчтойгоо холбогдъё. Байна уу? Ууч тарай минь хөө. Би нэг бас нэг асуулт байна. Түрүүнгээ нэг настаа найз бүгнэг тэр интервью гэдэг юм үзүүлсэн маа шидний яагаад. Тэгээд тэр хүүгч тэр хүний нэмжтэй 3 оноо дахиад ирсэн. Тэгээд ер нь авахгүй болохгүй гэдэг авахта нэг чөлөө тэр хүн мөнгө өгсөн чинь өгсөн өндөр настай хүн маань мөнгө аваагүй. Ямар сайхан өнөргөө сайхан үдтэй хүн бай. За нэгдүгээр цаа бол санаа байгуулга одоо тавчигтэр ер нь хэлж нууцаад энэ гош. За эмнэлгийнхаа утасны дугаарыг хэлэх ер нь боломж байгаа бол өдөө орон нутгаас яг мэдээж хүнийг утсаар сонсож эмчилэн зөвлөгөө өгнө онцлно гэж бол байхгүй л да нэг баримжаал байна уу гэхээс биш. Энийг сонсогч маань бас ойлгох хэрэгтэй шүү. Тийм ерөнхий бие дээр болохоор тодорхой хэмжээгээр зовирын сонсоод одоо иймэрхүү байж магадгүй гэж хэлж байна. Яг шүдний тал дээр бол бид нар яг нарийн зургийг авч үзчихэж нүдээр харж уншлах боломжтой болохоор бас хэцүү тэрийг бас ойлгоорой. Манай шүдний эмнэлэг гэх юм бол би Libutic клиникт ажиллаж байгаа. Тэгээд 77 44 70 79 гэдэг дугаартай байгаа. За яг энэ шүднээс болж шүдний эрүүл ахуйн байдал алдагдсанаас болж хүний эрүүл мэндэд бие эрхтэнд ямар зүйлүүдээр нөлөөлдөг вэ гэдэг бодит жишээнүүдийг бас сонсогчдоо зөвлөж хэлчихсэн зөв байх тийм ээ. Яг үнэ. Би түрүү нөгөө сургалт явуулдаг гэж ярьсан шүү дээ. Ерөнхийдөө над дээр ирж үзүүлж байгаа эцэг эхчүүд болон сургалтаа би явуулахдаа айлгах тактик хэрэгэлдэг.
хүмүүсийг ялангуяа монголчуудыг айлгахгүй бол зүгээр хилээд өнгөрөх юм лаа гэж үлээгээд авчдаг тий. Тэгэхээр бол миний тактик бол жоохон айлгах. Тэгэхээр яг энэ асуултан дээр чинь хэлэхэд бид нар одоо хүүхдийн шүдийг өдөрт 2 удаа өглөө оройдоо угаахаас залхуурснараа ирээдүйд нь маш олон бэлгийг бэлдэж өгч идэг. За тэр юу вэ гэхээр за миний хүүхд том болоод магадгүй 20-25 жилийн дараа тий 20-25 жилийн дараа тархины цус харалтаар өвдөж үзээрэй. За зүрхний шигдээсээр нас ураарай. Бөөрийн дутагдалд ороод насаараа диализын аппаратанд очирлоорой. За тэгээд ходоод нойр булчирхаа улаа олоо цаа олоо уушиг гэд эдгээр бүх эрхтнүүдийн хор тавдраар өвдөж магадгүй нас ураарай. Энэ бэлгүүдийг бид нар зүгээр шүдэн угаахаас залхуурсаараа өгдөг. Яагаад гэж юм гэхээр амны өндөө дотор маш олон нэр төрлийн бактериуд байрлаж байгаа. Гэхдээ тэрнээс хамгийн хороо чарнаар өндөртэй 2 бактери байдаг. Тэр нь болохоор Streptococcus mutans болон P. gingivalis гэдэг ийм 2 бактери. Streptococcus mutans гэдэг бактери нь болохоор яг шүд цоорл үүсгэж байгаа бактери. P. gingivalis гэдэг нь юу одоо нөгөө яг буйлны өрөвсөл буюу толгуур эдийн өрөвсөл үүсгээд чулуу гэж хүмүүс мэдээд байдаг те чулуу үүсгээд байгаа бактери хэлж байгаа. За тэгэхээр энэ хоёр маань яг саяны хэлсэн миний бүх эрхтэн системд шууд очиж үйлчилдэг. Одоо нөгөө бага наснаас нь за барилгын фундамыг ингээд маш сайн бат бөх тавьчих юм бол барилга маш гоё өндөртэй юм болдог. Яг тэрнтэй адилхан бид нар бага наснаас нь ахуулаад энэ өвчтнүүдийн суурийг нь бэлдээд өгчдөг. Тэгээд том болж байгаа явцад тухайн хүний эдэлж хэрглэж байгаа зүйл, идэж ууж байгаа зүйл, амьдралын хэв маягаас шалтгаалаад өдөөгдөж эхэлдэг. Тэгээд нөгөө эдгээр миний сайн хэлсэн өвчтнүүд бий бол. Яагаад юм гэхээр одоо зүрхний шигдээсээр нас орсон хүнийг задлан шинжилгээ хийгээд үзэхэд тухайн одоо эрхтэнд нь Streptococcus mutans гэдэг бактери маань агуулгдсан юм. Тэгэхээр бол зүгээр шүд угаагахаас залхуурснараа бид нэр хүүхдүүдийнхээ ирээдүйд зүгээр за ирээдүйд нь боловсралт нь болж мөнгө хадгалах биш, эмнэлэгт очирлох мөнгөний хадгалах хэрэгтэй болж байна гэсэн. Зүгээр надад одоо нөгөө түрүүний 5 настай хүүхдтэй ээж хэдэн настайгаас нь авах угааж эхлэх гэдэг шиг яг үнийг тархинд одоо тэр бол ингээ амар бодогдоос тээ. Манай хүүхд чамд өвлжлөө сайн тагдаг. Одоороо бодоо сууж штэ. Тэгэхээр бид нар бол одоо юу гэдэг хүүхдийн шүдийг хэдэн настайгаас нь нэрээ одоо бас угааж хөвшүүлж одоо хэрэглэх одоо зөв задлалт оруулах хэрэгтэй юм гэдэг бас хэлээд байна. Сайзны сонголт болоодооны сонголтын дээр цаг дуусгаас өмнө бас зөвлөгөө авмаар. За хүүхдийн шүдийг бол төрсэн цагаас нь ахуулаад шүдгүү байхаас нь ахуулаад цэвэрлэх хэрэгтэй. За эхийн сүү бол хөхөр хоолж байгаа үед эхийн сүү өөрөө нөгөө үжилгүүжүүлэх буюу амны хөндийг одоо нөгөө ариутгах үйлчилгээ бас байдаг. Нэмэлт одоо дийлэн хийж аваад маань нэмэлт тэжээлэр одоо хүүхдээ угчдаг. Тэгэхээр бол энэ маань болохоор ердөөсөө тийм үйлчилгээ байдаг учраас заавалчгүй ам дотор хилийн дүүсэн өнгөрөг цэвэрлж явах хэрэгтэй. За тэгээд нэг юм хэлэхэд биднэрт ч ихсэн нэг танихгүй юмнууд өгөөд маа энийг хэрэгэл сайн гэдэг өгөхөд бид нар хэрэглэхгүй тэрийг. Ямарваа нэгэн байдлаар бидний хажууд найз ч юм уу өөр хүн хэрэглэж байгааг хараад бид нар энийг хэрэглэж үзье гэдэг сэтэл авдаг. Яг тэрнтэй адилхан хүүхдүүдийнхээ хажууд сонирхлын татах хэрэгтэй. Шүдэ байнга угаа, завсрын утас хэрэгэл, амаа зайл, хилээ угаа. Хүүхдүүд тэрэнд чинь энэ ээж аав надаас илүү юу хэрэглээд байна? Энэ гоё юм хэрэглээд байна да гэдэг юм сониуч зан дээрээ хүүхэд тэрийг хэрэгэлдэг. Тэгэхээр өөрийгөө хайрлаад хүүхдүүдтэй үлгэр дуурайлуулж ирээдүйд нь хөрөнгө оруулалт хий гэж эцэг эхчүүдтэй бас уриалмаар байна. За, сойцны сонголтын дээр маш тавчхан ярихад сойцны сонголтын дээр бол айл болох жижигхэн сойц хэрэглэх хэрэгтэй. Айл болох жижигхэн. Одоо Монгол зарагдж байгаа дийлэнх сойзнууд нь маш том, хатуу үстэй юм байдаг. Энэ маань юу гэхээр нөгөө протез буюу шүдлбэр угаадаг сойзнууд. Энийгээр угаагаад хамбал паалан маш их гэмтээдэг. Паалан гэмтээд ирэхлээр нөгөө цоорл үүсэх процесс ингээд айгу хурдан явагддаг гэсэн. За,ооны хувьд болохоор ширхэггүй оол сонгох хэрэгтэй. Дотроо ширхэггүй. Одоо зөвхөн нэг юм хавхартууд энэ төр байгаад байдаг. Тэр бол бүр болохгүй юу? Хавхаар одоо нөгөө машин байгаа шүү дээ. Одоо гой будагтай. Тэрийг зүгээр илсээр үрж ийн гэдэгсэл яг ширхэгтэй оогоор угаах юм бол. Тэгэхээр яг одоо нөгөө шүдний пааланд ийм зүйл гаргаж байгаа учраас эргээгээд бас л хор нөлөөтэй гэсэн үг. Тэгээд том хүний хувьд оогоо сонгохдоо заавалжгүй мэрэгжлийн эмч дээр очиж яг ямар оог хэрэгтэй вэ гэдгийг мэдсэний дараа оогоо сонгох хэрэгтэй. Ингэх юм бол илүү үр дүнтэй байдаг. За ийм юм ярьсан дээр бас нэг юм ярьчих. Хүмүүс нэг шүдний цоорл үүсэх гэхлээр нэг айгу том
айгүй хэцүү асуудал гэж ойлгоод байдаг. Амар өвчнөтэй ингээл нэг бактери очиж үйлчлээл нөгөөтг нь ингээд өөрсдөө ингээ айгүй хүндрүүлж бодоод байдаг. Тэгэхээр шүд саарх өвчнийг маш амархнаар тайлбарлахад бид нар одоо хоол идэнэ. Гаднаас одоо янз бүрийн л юм идэж байгаа шүү дээ. Энэ юм идэх тоолнд шүдний гадаргуу дээр юм одоо өнгөр гэдэг зүйл үүсдэг. За энэ өнгөрийг цаг тухайд нь арилгаж чадахгүйгээсээ болоод амны хүндээ дотор байрлаж байгаа нөгөө нэг олон төрлийн юм бактериуд маань нөгөө өнгөртөө нэгдэлд ороод хүчил үүсгдэг. Тэгээд тэр хүчил нь шүдийг цооруулж байгаа. Тэгэхээр тодорхой цаг хугацаанд нь нөгөө өнгөрийг арилгаад ахад цоорлоос урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн үг. За баярлалаа. Өнөөдөр өглөөний зочноор сонсогчдоо шүдний эмч Бадам цэцэг оролцож мэдээллүүдээ зөвлөгөөнүүдээ өглөө эцэг эхчүүдээ бид өөрсдийнхөө хүүхдүүдийнхэн болоод өөрсдийнхөө шүдэнд бас л нэг юм хангалттай анхаарал тавьж чадахгүй байгаа юм байна. Хэдийгээр 20 минут ярилцсан ч гэсэн цаг хугацаа маш хурдан өнгөрсөн. Танд их баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээд энэ одоо би ингээд ирээд яриулж байгаа нь бол миний хувьд бол маш том одоо баярлаа гэж хэлэхэр зөвл яагаад тэгэхээр эн чинь сонсож байгаа хүмүүс маш их байгаа. Тэгээ нэг сонсож байгаа нь цаашаагаа дамжуулна. Тэгэхээр миний бас үйл хэрэгт ингээд дэмжлэг үзүүлж байгаа та нартай маш их баярлалаа.